За энэ шинжлэх ажил энэ юу хийдэг яаж байгаа вэ? Ямар учиртай юм хийдэг аа гэх. Зарим хүмүүсээс оролцож байгаа хүмүүс байна юм байна. Янз бүрийн бас урд төсөөлөлд одоо энэ дээр бас жоохон залруулах хэрэгтэй гэж боддог юм талбарт юм ярих хэрэгтэй байна гэж бодлоо. Кембрижийн гэдэг үг дандаа хавчууд гэж байгаа. Нэг алдаа нь болохоор эхэндээ эхнээсээ явахдаа Кембрижийн тусламжлаар хийж байгаа, Кембрижтэй хамтарч хийж байгаа. Яг Кембрижийн зүйлийг бол яг оруулж хийж байгаа зүйл биш. Хийж байгаа ажил нь болохоор сурагчдад сургалтыг нэвтрүүлэх гэж байгаа юм. Гэхдээ энэ дээр сурагчдад сургалтыг нэвтрүүлэхдээ Кембрижийн их сургуулийн тусламжийг авч байгаа. Яг өнгөрсөн 7 хоногт тэгэхээр Кембрижийн стандарт гэж яриад Кембрижийн стандарт гэж хаач байхгүй гэж яриад. Үнэхээр бид Кембрижийн стандарт гэж юм аваад тийм байхгүй. Тийм ерөөсөө хийгээгүй. Хийж байгаа зүйл яг сургалтын сургалтыг нэвтрүүлэх гэж байгаа. Яг намхан учраас Кембрижийн гэж яриад байгаа учраас Кембрижийн хийгээд байгаа юм шиг Кембрижийн байхгүй гэдэг байна. Тэр энэ дээр зөв болох болсон. Энэ ажил хийхийн тулд хэд хэдэн зүйлүүдийг хийсэн ажлуудаар ер нь яагаад энэ боловсролын шинжил яагаад хэрэгтэй болж байгаа гэдэг бас жоохон мэдэж ярив. Манай батлын боловсролын өдөр чанар өгөх болсон байгаа. За тэргээ дараад дэд боловсролын ч гэсэн чанар нэлээд байгаа. Гэхдээ энийг бид нэр баталгаажуулж харуулах хэрэгтэй. Сулгаагаар харуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг болохгүй гэж хэлж байгаа тэрийг бид нэр заавал шинжилгээч байдлаар баталж харуулж хэрэгтэй. Одоо хийж байгаа шинжилгээ ажил гэсэн үнэхээр сайн байгаа гэдэг бол бас судалгааны үндсэн дээр сайн гэж харуулах хэрэгтэй. Хэрвээ муу байгаа бол бас тэрийг судалгааны үндсэн дээр муу байгаа гэдэг харуулах хэрэгтэй. Нэг сургууль дээр очиж байгаа нэг сайхан байна гэдэг юм. Эсвэл нэг сургууль дээр очиж энэ болохгүй юм энэ муу гэж ярьж болохгүй заавал судалгааны үндсэн дээр ярих хэрэгтэй. Ялангуяа боловсролын бодлогын үүдэн бол заавал судалгааны үндсэн дээр ярьж байгаа хэрэгтэй. За энэ 2011 онд сургуулийн 40 тогтоох шалгалтыг шалгасан. За энэ шалгалтыг авахдаа Кембрижийн олон улсын шалгалтын төв гэдэг байгууллагаас Кембрижийн олон улсын шалгалт авдаг шалгалтынхын материалаар авсан. За Кембрижийн олон улсын шалгалтын төв нь болохоор Кембрижийн олон улсын шалгалт авдаг тийм тусгай төв байдаг. За энэ төвийн тухай энэ л орхон нэг тэр төвийн тухай жоохон ярьж чинь. Энэ цаашаа бас бидний хэрэгтэй учраас. Кембрижийн боловсрол гэдэг маань болохоор Кембрижийн их сургууль бун сургуулиудад шалгалт авдаг тийм шалгалтын системтэй. Шалгалт авахдаа шалгалтанд тэдний Кембрижийн олон улсын шалгалтанд хамрагдахын тулд үсэлтээр гаргаад тэгээд яг тэр сургууль нь үнэхээр үлээж явуулж чадхаар байх юм бол тэр сургуулийг өөрхийн шалгалтыг хүргэж зөвшөөрдөг. За энийгээ болохоор Кембрижийн стандартчлал гэж хэлдэг. Зарим хүмүүс Кембрижийн стандарт гэж яриад байгаа анх ярьсан зүйл нь болохоор тэр байгаа. Тэгээд стандартчил гэдэг нь хоёр үг байгаа юм л да. Тодорхой шаардлагууд тавьж байгаа стандарт тогтоож болно. Жишээлх юм бол автобусны үйлчилгээн дээр сайн байх хэрэгтэй тодорхой шалгуурууд тавьж байгаа автобусны үйлчилгээг сайн болгож болно. Тэрийг бол стандартчил гэж хэлж байгаа. Нэг нь болохоор бүр яг шалгуур үзүүлэлтийн дагуу ингэ шалгаад те. Одоо автобусны өндөр нь тийм байх хэрэгтэй. Суудлынхын хэмжээ тийм байх хэрэгтэй, дулаан тийм байх хэрэгтэй, гэрэлтүүлэг тийм байх хэрэгтэй гэх юм те. Яг тийм тодорхой шалгуур тавиад явахгаа бол стандарт тогтоох гэж хэлж байгаа те. Нөгөөд нь болохоор зүгээр чанарын баталгаагаараа сайн стандарт тогтоох нэг явдал байна. Тэр бол яг тодорхой цаасан дээр бичсэн стандарт байхгүй ч гэсэн яг шалгалтандаа тэнцэл явж байгаа нь бол явахынхаа хэмжээгээр чанарын өндөр төвшөнд хүрч байгаа нь бол Кембрижийн стандартыг авч байгаа гэсэн. За яг Кембриж болохоор 3 төрлийн шалгалт авдаг. Бага ангийнхнаас нэг шалгалт авдаг. 8-аас 10 дугаар ангийнхнаас нэг шалгалт авдаг. Тэгээд 9, 10, 11 дугаар 11, 10 дугаар анги шалгалт авдаг. За 8, 11, 12 дугаар анги өгж байгаа шалгалтын хувьд бол 12 дугаар ялангуяа 12 дугаар ангийн шалгалт өгсөн оюутанд амжилттай дүн үзүүлсэн оюутанд бол Харвард, Принстон
топ сургуулиуд кредит өгдөг. Тэгэхээр шалгалтын дээр шалгалтын материал төвшин бол манай 1-2 дугаар курсын үздэг төвшин материал өгдөг. За 9-10 дугаар ангийн материал бол манай 9-10 дугаар ангийнхтай дүгцэн. За илүү хөнгөн ажилласан байна. Тэгэхээр дээр бол хоёр төрлийн шалгалт гэж болдог. Хөнгөн арай хөнгөрөөсөн төрлийн нэг шалгалт бас хөнгөрөөсөн төрлийн шалгалт гэдэг. Цааш дүнсгэрж суухаар 11 дугаар ангидаа 11 12 дугаар ангидаа математик байдлын ухаан гэдэг математик ашигладаг салбараар суралцах гэх юм бол илүү үнзгэр үзүүлсэн үнзгэрээс шалгалт онцлогтой шалгалт байгаа. Тэгэхээр энэ шалгалтын хувьд бол сургуулиуд ихээр аваад хүүхдүүдийг бэлдээ шалгахыг өгөх юм шүү дээ. Тэгж ярьсан. Энэ улсууд нь болохоор шалгалт өгж байгаа сургуулиуд нь болохоор дэлхийн үндэ бол дэлхийн бүх орн байгаа. Дэлхийг бол хамарсан шалгалт гэдэг. За жилдээ сая 500 мянган орчим шалгалт өгдөг. Улс улсаар ингэ шалгалт өгөх юм шүү дээ. За манай Монголоос анхдагч нь орчлон сургууль тийм. Орчлон сургуулийн сурагчдад энэ шалгалт өгч байна. За тэр юм хийж байгаа. Үндэсний системийн хувьд бол Казахстан улс яг энэ Кембрижийн улсын хөтөлбөрийн шалгалтын үнэлгээний хэсгийг өөрөөр төлж байгаа үндэсний хэмжээнд төлж байгаа. Сингапур улс болохоор 60 оноос эхэлж яг энэ Кембриж улсын шалгалтын системийг хэвтрүүлээд яг үндэсний хэмжээнд бүрэн хэвтрүүлж авч байгаа. Сүүлийн үед болохоор яг тэрийг өөрийн болгож аваад яг өөрийн гэсэн боловсролын системд явсан гэж яригддаг. Манай хувьд болохоор зорилго болохоор хөтөлбөрүүдийг тэдний хөтөлбөртэй нийцүүлж шинжилээд Кембриж улсын хөтөлбөртэй нийцүүлж шинжилээд за 2018 оноос эхлээд Кембрижийн улсын шалгалтын төвөөр мандлын хэмжээнд хийлгүүлээд хэрвээ тэнд тэнцэх юм бол Кембрижийн улсын шалгалтын төвөөс манай Монголын боловсролыг зөвшөөрөх гэсэн. Монголын боловсролыг олон улс төрийн зөвшөөрөх нэг алхам гэсэн. Одоо яг үндсэндээ манай одоогийн байдлаар манай боловсролын гэрчилгээ олон улс төрийн зөвшөөрдөггүй. Манай гэж за Япон бол харьцангуй нээлттэй учраас 12 жил сурсан гэдэг шаардлага байдаг. За Европ руу явхад жишээ нь Герман руу сургууль сурахад зөвхөн 3 сургуулийн зөвшөөрч байгаа. 3 сургууль сурч байгаа эднийг авах биш гэж. 10 төгсөөд явахдаас төгсөд тэнд очиж заавал янз бүрийн шаардлага юм өстэй болдог. Мойс шүтис өөр бичвэртэй эдгээр сургуулийн улсын эдгээр сургуулийн 3 арга биш юм байна. Улсын эдгээр сургуулийн оюутнуудыг Герман дээд сургууль сурахыг зөвшөөрч байгаа. Тэр бол юу гэсэн үг вэ? Монголын Батон боловсролыг олон улсад зөвшөөрдөг гэсэн. Кембрижийн энэ аттестацийн гэх юм те энэ аккредитацийг давж чадах юм бол Монголын боловсролыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх боломжтой. Яагаад энэ 18 он гэж яриад байгаа. 18 он гэхэд бол үндэсний хэмжээний шинжилсэн төлөв нэвтрүүлнэ. Үндэсний хэмжээ нэвтрүүлээд үндэсний сургуулиуд энэ шинжилсэн төлөвөөр хичээж эхлэх нь шүү дээ 18 оноос те. Тэгээд яг үндэсний хэмжээнд нэвтрүүлээд нэлээд туршлагатай юу нэвтрүүлэлтэй бол нэлээд ахистай болгосныхаа дараа болсон юм байна. Зөвшөөрөх ажлыг хийж байгаа. За энэ сурагчдын одоо төвшин дотор шалгалтын тухай 5-8 10 дугаар ангийн 200 хүүхэд агуулсан юм шалгалт болсон. Төлөөлөлөө болохоор хотын хүүхдүүдээ авахдаа хотын хүүхдүүдийн захын гэр хороол захын дүүргийн хүүхдүүд гэж ялгаж авсан. Аймгийн төвийн хүүхдүүдийг авсан, сумын төвийн хүүхдүүд авсан. Тэгэхээр хугацаа богинос өмнө асуудлаас болоод 200 хүн хамгаалалт бол зөв гэсэн. Гэхдээ мэдээлэлээ бол сайн гаргаж авч чадсан гэж байна. За тэгээ яг Кембриж олон улсын хөтөлбөртэй хөтөлбөрийн шалгалтаа үзүүлж гүйцэтгэлээр гүйцэтгэлжсэн. За математик байгалийн ухаан англи хэлний шалгалт гарсан. Байгалийн ухаан гэдэг нь болохоор 3 төрлийн физик, химия гэсэн. За янз бүрийн дүгнэлтүүд байгаа. Энэ дүгнэлтийг дахиж ярих учраас энэ төр зүгээр бас дахиад авцсан байна энэ.
одоо байгаль ухааны хичээлээр бол энэ баримтыг сэргээн санал төрлийн даалгаврын гүйцэтгэлээр байх юм харьцсан байхгүй. Бусад гүйцэтгэлтэйгээр харьцуулах юм байхгүй. Бас тийм сайн гэсэн биш. За нэг мэдлэгээ өөр нөхцөл байдал ашиглах төлөв даалгаврын гүйцэтгэл ирсэн байсан. Энэ дандаа математикийн голцоо байгаа учраас би математикийн голч юм гэж бодсон. За яг одоо энэ бол яг математик дээр хийсэн дүгнэлтүүд гэж байгаа. За бүх сургалтын гүйцэтгэл бол энэ олон улсын түвшнээс доод байсан. За анги ахих тусам энэ гүйцэтгэл маш доод болж, улам доод гэж байна. Энэ дараа би графикаар харуулна. За эндээс дүгнэж байгаа зүйл бол Монголын хөтөлбөр бол Кембрижээс ялгаатай юм байна. За хөтөлбөрийн тухай би дахиад бас харуулна. Энэ удаад бол хөтөлбөр гэж байна. За олон даалгаврууд байсан. Олон даалгавруудаас хийхгүй өгсөн даалгаврууд байна шүү. Түр орхиод байсан. Даалгаврууд. Сэтгэрээ ангуудын хүүхдүүдийн хувьд бол хийлгүй орсон даалгаврууд бол гоцууд мэдлэг шаардсан. Яалтгүй баримтын мэдлэг шаардсан юм гэдэг нь орхиж авсан. Тэгээд эндээс бол юуж цаад хүмүүс өгөөд өгсөн юм. Судлаагийн зүйлүүд нь их байт юм байна. Судлахгүй хайсан, сураагүй орсон зүйл их байт юм гэсэн. За түрүү бас ярьсантай ур чадвар шаардсан мэдлэгийг өөр нөхцөл байдалд ашиглах даалгавар гэсэн юм байна. За тоолол хэсэг бол арай харьцангуй өндөр үзүүлэлттэй. Гэхдээ цаашаа гүнзгийрүүлээд тооны яг мөн чанараар ашигласан гүнзгийрүүлсэн даалгавар дээр ороод ирэх юм гэж байна. Борц ашиглах юм уу, харьцаатай холбоотой тоололын төрлийн даалгавар гэж бодсон. За манайхны нэг даваа тоололын тооны машин ашиглахгүй тооцоо. Гэхдээ энэ зүгээр л нэмж бас хөгжиж байх гэх. За бичиг бодолт хийхгүй байхад энэ бол шууд багш нарын хүүхдэд өгж байгаа одоо хөвшил юм. Олыг бодуулахгүй хэрэгтэй. Харин аргыг хийж байгаа хэрэгтэй. Ялангуяа манай математикийн багш нар багшаа тэгчин гэхээр зам болох юм хэрэгтэй. Санааг нь хэлчих. Санааг хэлэхээр хэрэгтэй. Энэ бол манай арга 90% багш нар нийт багш нар 90% энийг заавал үүсэж хийж байгаа. Тэр үгс. За тэгээ олон алхам зогсоолоорын болоод ирэхээр нөгөө юунуудаа бодлуудаа хийхгүй юм чинь цаашаа олон алхамтай олон зэн зогсоолоор байгуулж бол тэрэн дээр алхам болгон дээр оноо хөгж явах гэсэн үг шүү. Тэр юм дээр бодлуудаа хийх болохоор оноо алдах юм бас ихтэй. За нөгөө нэг яагаад энэ ийм гаж байдал хүрсэн гэхээр бол хитрхи бид нэр олон сонголттой тест шүтэж ирсэн тийм. Бодлого өгчөд 5 хариу байгаа зөвийн тохиолдол тийм. Зарим тохиолдолд бодлого хийхгүйгээр яаж зөв хариу болох вэ гэдэг тийм юмсаар авч байгаа шүү тийм. Тэгээ явж байгаа тохиолдолд бодлогыг шаардлагагүй. Бодлого хийдэг хөвшил өгдөг байхгүй. Бидний уг нь бид боловсролын зорилго тэр хүүхдийг хөгжүүлэх нэмбай байлгах зөнд олон чанар байна шүү дээ. Бодлогын хариу зөв болох бол бидний зорилго. Тэр мөн тэрнээс илүү том зорилго бол боловсролын зорилго. Том зорилго байна. Бид тэр зорилгоо хүрч чадах байгаа. Яг энэтэй холбоотой энэ 3 төрлийн хөтөлбөрийн тухай ярих хэрэгтэй. За intended буюу planet curriculum гэж үүдэг. Энэ бол төлөвлөж байгаа. За implemented curriculum гэж үүдэг. Тэр яг энэ хэрэгжүүлсэн хөтөлбөр. За attained curriculum гэж үүдэг яг эзэмшсэн. Одоо Монголын багш нартай ярих юм бол бас ахад математикийн багш нартай ярих юм бол манай хөтөлбөр маш өндөр, маш сайн хөтөлбөр байгаа гэж ярьж байгаа. Тэр бол энэ төлөвлөсөн хөтөлбөр. Цаасан дээр бол нас хөтөлбөр байна. Маш өндөр түвшин хөтөлбөр байна. Тэрийг багш яаж хэрэгжүүлдэг вэ гэхээр имплемент хийхинтэй хэрэгжүүлэхтэй багш яадаг вэ гэхээр жишээлх юм бол одоо та бүдэрийг мэдчихэж байгаа. Геометри хэсгийн сүүлийн 2 хичээл дээр ороод байна тийм. Магадлалын хичээлийн 1 хичээл дээр ороод байна тийм. Тэр гой цаасан дээр гой хөтөлбөрийг тэгж хэрэгжүүлэх юм бол ямар ч үгүй байхгүй. Тэр бол манай хөтөлбөр сайн юм уу, манай хөтөлбөр муу гэж ярьж байгаа тохиолдолд аль хөтөлбөрөө өгдгийг нэ заавал онцлох. Зүгээр манай хөтөлбөр сайн гэж ерөнхий байдлаар хөтөлбөр гэж ярьж байна. Манай цаасан дээр хөтөлбөр сайн гэж болно. Бид нар тэрийг муу хэрэгжүүлж байгаа гэж болно. Бид нар хэрэгжүүлэхдээ за ийм хэмжээний тоотол байгаа, айлгэр байгаа хэмжээтэй геометри байна. Ард нь магадлал байна тийм.
материалын хэсгийг хэлчлээ, геометри хэсгийг хэрэгжүүллээ. Хэрэгжүүлэхдээ муу аргаар зарчээ. За энэ Атены гэдэг нь бол хүүхдүүдийн эзэмсэн. Дахиад талын хүүхдүүдийн эзэмшүүлээд очлоо гэж байна. Тэгэх юм бол энэ цаасан дээр хичнээн гоё хөтөлбөр байгаад бол боловсрол амжилттай болох. Бидний сургалт сайн болохгүй. Тэр асуудал хөтөлбөрийн одоо цаашдын шинжилгээний асуудал ч гэсэн юм байх болно. Хэрвээ хөтөлбөрийн боловсролын шинжилгээ хийж байгаа энэ гурыг бид энэ гураас гарч байгаа алдагдлуудыг багасгах хэрэгтэй. Энэ зорж байгаа хөтөлбөрээс хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хооронд алдагдлууд маш бага байх хэрэгтэй. За яг хэрэгжиж байгаа хөтөлбөрөөс хүүхдэд хүрч байгаа алдагдлууд бас маш бага байх хэрэгтэй. Аль болох бага байх хэрэгтэй. За шинжилэлт хэрэгтэй, шинжилэл зайлшгүй шаардлагатай байгаа нэг өөр сая бол би манай нөхцөл байдалд шинжилэл яагаад шаардлагатай байгааг ярих гэж бодлоо. Яг бол манай хүүхдүүдийн сургуулийн амжилт өндөр муу байсан. За тэрийг би дахиад харуулна. Хүн ч асуудал муу гэдэг зүйл дурдаад орчих чинь. За одоо энэ шинэ зууны боловсролын ирээдүйн боловсролын хэрэгцээ өөрчлөгдөж эхэлж байгаа. За 70 оноос бол доод түвшний ур чадвар нийт ажил хүчинд бол шаардлагатай байсан. Үйлдвэрийн ажилчид, уурхай ажилчид, малчид өөрөө тийм мэрэгжил шаардлагатай, ур чадвар шаардлагатай хүний хэрэгцээ болох байсан. За өндөр ур чадвартай хүний хэрэгцээ бол бага гэсэн. За одоо хүртэл бол ийм хэлбэртэй болсон гэж үздэг юм байна. Хэлбэр бол хандлага бол өөр болж байгаа тийм өөр болж байгаа. За 30-аад оноос бол ийм илүү өндөр түвшний ур чадвар шаардсан ажил хүчин хэрэгтэй болно. Технологи хөгжиж байна. Технологи хөгжихийн хэрэгээр биеийн хүчний ажлууд их юм байх болчихлоо шүү дээ. Тийм учраас ийм хандлага явахаас байна. Энэ тохиолдолд бид нэр одоогийн шиг хөтөлбөр одоогийн шиг боловсруулаад цааш нь байж авчиж болохгүй. За яагаад энэ авч болохгүй гэдгээр би дахиад энэ дараа бас нэг слайд нэрх юм. За тэгвэл одоо шинжилгээ ажил юу яаж явсан? Шинжилгээ ажил байна. За нөхцөл байдлын шинжилгээ бол хийсэн. Одоо би нөхцөл байдлын шинжилгээ ямар юм хийсэн бэ? Түрүүний 40 доктор шалгалт нөхцөл байдлын шинжилгээ гэсэн юм. За хөтөлбөрийн шинжилсэн хөтөлбөрүүд боловсруулсан. За энэ шинжилсэн хөтөлбөрүүдийг дагаад багшийн мэргэжил дэвшлүүлэх ажлууд хийгдсэн. Түрүүний төлөвлөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар бол хэрэгтэй. Тэрийг хэрэгжүүлэхдээ талын нээд их юм бол тэнд гоё хөтөлбөр байгаад хэрэггүй. Манай 2004 оны стандартаар бичсэн бас маш их хэрэгтэй зүйлүүд байсан. Тэрийг хэрэгжүүлж чадаагүй. Intended curriculum гэдэг төлөвлөж байгаа хөтөлбөр сайн хөтөлбөр байсан. Тэрийг цаашаа хэрэгжүүлэх юм юу ч юм. Сургуулийн сургалтын оршин шинжилгээ хийх. За үнэлгээний шинжилгээ хийх. Энэ хөтөлбөр бол үнэлгээтэй салшгүй болно. За энэ хооронд бас хос эдийн сургууль гэдэг юм ажиллаж байгаа. Тэгэхээр түрүү бид нэр хэлсэн Кембрижийн олон улсын шалгалт бүхийн тул сургуулиуд төсөлтэй гараад Кембриж зөвшөөрлөөр үлгэр сургуулиудаас шалгалт авч ирсэн тийм. Тэр сургуулиудыг бас Монголд байгуулсан 3 сургууль байна. Нөгөө талд нь юу хийж байгаа гэхээр тэр сургуулиуд одоо Кембрижийн тэр хөтөлбөртэй жишг хөтөлбөр дүүцэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажил хийж байгаа юм. Яг Кембрижийн нөрөөр хөтөлбөрөөр явж байгаа юм. Энэ гурван сургуулийн хувьд бол давуу талууд үзсэн байна. Улсын хөтөлбөрөөр сурч байгаа англи хос хэл гэж энэ англи монгол хэл дээр сургалтанд явж байгаа давуу талууд үзсэн байна. Тэгэхээр энэ бодлогын нэг зорилго нь болохоор жинхэнэ айлын хүүхдүүд олон улсын хөтөлбөр сурах боломж олгож байгаа. Орчин сургуулийн за 9,000 $10,000 үнэтэй сургуулиуд жирийн айлын хүүхдүүдээс сурч байгаа. Манай ламын найз нэг жил өгөөл 2 дахь жил эзэмтэй өгч чадахгүйгээр гарч ирж байна. Жирийн айлын хүүхдүүд сурч чадахгүй. Энд бол энэ 3 сургуульд бол үнэтэй шалгалтын төлбөр дээр шалгалтын төлбөрийн хэсгийг төлж байгаа.
За энэ нөхцөл байдлын үнэлгээний хувьд бол за тэр үн чадвар иргэний ур чадвар үнэт зүйл зад үеийн загвар гэдэг юм болсон. Энэ дээр ийс ажил хөтөлбөрийн харьцуулалт хийсэн. Төрөний сургуулийн төвшин тогтоох шалгалтын бичсэн бол сургуулийн төвшин тогтоох шалгалтын дүнгээс харах юм бол Монголын түр Кембрижээс өөрөө гэдэг юм гарсан байсан тийм. Тэрийг бас шалгах зорилго бас байсан. За тэгээд цааш тийм ажлын граф метрийг гаргасан. За энэ загварын хувьд бол энэ загвар гэсэн. Энэ тоор метр яриад. За төрийн харьцуултуудыг хийсэн. Төрийн харьцуулт хийгээд үзсэн чинь агуулгын давцууд тийм их байгаа. Тийм бага байгаа. Хинхээ агуулгууд бол давцчихсан 60-аас 80%. Яагаад энэ манай гэхдээ ихэнх тохиолдолд ихэнхдээ бол манай агуулга бол бага гараад ирсэн. Их юм үздэг юм шиг мөртлөө. Тэгээ яагаад ийм гараад ирсэн даа гэсэн чинь баярлалын хэлчихэд энэ жилээр яг байна. Сүүлийн үеийн орчин үеийн ойлголтууд ерөөсөө өгсөн таа. Одоо нэг ясандаа бол энэ хосогдсон хөтөлбөр болсон байсан. Намайг дунд сургууль үздэг байхад үздэг байсан сэдв таныг дунд сургууль байсан хിവэрээ дахиад одоо энэ дунд сургууль сурч байгаа хүмүүсийн үздэг сэдв гэвэл энэ ч одоо нано технологиор ирсэн байгаль хамгаалал экологийн асуудал зөндөө ороод ирсэн. Энэ бол миний чинь химтэй холбогдсон, физиктэй холбогдсон, биологитой холбогдсон юм байх болсон. Энэ байран дээр байгаа гэж бодсон ирсэн. За тэгээ үнэлгээний хэсгийг өөрсдөө гэсэн. Тэгэхээр энэ шинжилсэн хөтөлбөрийн Кембрижээс болцсон нэг юм бол энэ үнэлгээний хэсгийг маш сайн их хэстэй болж авсан. За сургуулийн төвшин тогтоох шаардлага гэсэн. За энэ дүнгуудыг авлаа. За 4 6 дугаар ангийн хувьд болохоор хүүхдүүд ихэнх гүйцэтгэлийн 3 төвшин тоош. Та нар энийг бас сонссон баг. Бодож байна. Байгалийн ухааны хувьд ч гэсэн бас иймгүй бас ийм муу үзэгдэл байна. Энэ цэнхэр манай Монголын үзэгдэл. Данаас дэш хувийн гүйцэтгэлтэй хүмүүсийг гол гэдэг алтан евро болж байна. Гол гэж тийм. Данаас дэш хувийн гүйцэтгэлтэй. Тэгээд данаас 40 тийм. Данаас 40 гүйцэтгэлтэй хүмүүсийг сийдвэр болж байна. Тэгээд бронз болохоор 40-с доош. Тийм. Тэгээд манайд бол тэр данаас дэш хувьтай хийсэн гүйцэтгэл гараагүй гэсэн үг юм. Энэ юу гадаг вэ? Энэ юу сэрж байна. Тэгээд яг нэг 40-с 60 40-с 70 хооронд гүйцэтгэлтэй хүмүүс яг өндөр байсан. Тэгээд энэ бол арай бага байсан тийм. Тэгээд энэ амжилт маань энд арай амжилттай юм шиг харагдаад байна. Яг амжилттай юм шиг амжилттай юм гэж бодчих дээ. Эдгээр энэ өндөр гүйцэтгэл байх байх гэсэн тийм. Энэ улам буураад байна. Ийшээ ороод ирэхээр нөгөө сильвер чинь бүр байх болсон. 2 дахин болсон. 20-с илүү дахин болсон тийм. Тэгээ нөгөө бронз чинь бүр ихсэн. Энэ бол яг 30-аас 40-с доош хувийн амжилттай بود гэсэн. Дийлэнх بود ийшээ. Тэгээд 90 ороод ирсэн чинь 10 дугаар ангийн руу ороод ирсэн чинь бүр болсон. Энэ яг CD-гээс ихсэн байна гэхээр түрүү би нэг хөнгөн гүнзгийрсэн хоёр шалгалт өгдөг гэж ярьсан тийм. Тэр хөнгөн хэлбэрийн шалгалтанд болсон. Тэр бол ерөөсөө AB гэж авдаггүй. Хамгийн өндөр авсан C оноо авах юм. Тэрний ихээр ингээ харахаар бол C маш зөвхөн. Тэгээ өөр эсрэг уг нь бол энд C-тэй C өндөр ингээ явдаг. Тэгээ энэ бол бүр unqualified гэсэн. Тэнцэхгүй гэсэн. 20-с доош. 80 гэж авсан бол энэ 20-с доош. 30-аас доош. 20-с доош. Тэгээ энэ дээр бол дэндүү хол. Тэгээ одоо яг бид нэр манай хөтөлбөр сайн гэж ярьж байгаа бол нөгөө цаасан дээр байгаа хөтөлбөр ярьж байгаа. Одоо бол манай хөтөлбөр муу гэдэг бол бид нэр бол одоо яг жинхэнэ хэрэгжиж байгаа. За тэгээ ерөнхийд нь хэлэх юм бол англи хэлний чадвар бол ерөөсөө байхгүй. Бүх ангийн хүүхдүүдийн хувьд англи хэлний төвшин үнэхээр тав. Хэл баа уушна гэсэн. Энэ Кембрижийн өөрийнх нь нэг шатлал байдаг, тэр шатлалд хүрэхгүй. Тийм шатлал. Гэтэ энэ шалгалтыг монгол хэл дээр асуусан үстэй.
энэ ажлын графикууд хийсэн байна. Энэ бас танаас сонирхолтой байж магадгүй. Энэ жилээс эхлээд энэ хөтөлбөрийн туршилтууд ингээд нэвтрүүлж хийж байгаа. Нэгээс 12 дугаар ангийн хөтөлбөрүүд ингээд туршилт хийж байгаа. Аймгийн болгонд нэг дүүрэн болгонд нэг үндсэндээ бол 31 сургууль гарч ирсэн. Энэ 31 сургууль дээр бол туршилт хийж байгаа. За эндээс энэ хооронд үндсэндээ туршилтууд эхэлнэ. За 2 жил туршийн дараа бол 1-5 дугаар ангийн үндсэндээ туршилт хийж эхэлнэ. Дахиад энэ туршийн дараа бол энэ 6-аас 10 дугаар анги ингээд хэмжлээ. Тэгээд энд бол 17-аас 19, 18 оноос гэсэн үг. Эндээс бол олон улсын магтлал хэмжээ хийх гэсэн. Ийм ажил хийж байгаа. Энэ хооронд бол багш нарын чадваржуулах ажлыг байна гэж байна. Баян сургалтууд явж байгаа. Одгоор хамтдаа явж байгаа. За яг үндсэндээ энэ бол ганцхан энийг шинжилж байгаа ажил биш. Энийг шинжилж хийж байгаа ажил биш. Тэр хүмүүс яриад байгаа шиг ганцхан стандартыг сольж байгаа ажил биш. Хөтөлбөрийг бол шинжилнэ. Дагаад бол ийм болон зохис ажлууд хийж байгаа. Энэ бол яг цогц биш байж магадгүй. Гэхдээ бол дагаа сурах чигээ судлалын орчныг шинжилнэ. Багш боловсролыг бол шинжилнэ. За үнэлгээний шинжилгээг бол заавал энийг хийхгүй бол энэ шинжилгээ явахгүй ажиллахгүй. За байгууллага боловсрол шинж чадахыг бас гэж үздэг. Одоо өнгөрсөн жилээс хийж байгаа сургалтууд дээр багш нарын мэргэжил дэвшүүлэх сургалтууд нь хамгаалаад эхлэхээр багш нар шууд асуудал тавьж байгаа. Гэтэл юм уу дүүргийн боловсролын мэргэжилтнийг өөрчлөх чи эднийг өөрчлөхгүй эдгээр чинь бидний дарамтлаад бидний шинжилүүлж чадахгүй байна. Бид нэр шинжилгэмээр гэхдээ эдгээр маш их төр болж байна. Бид нэр дандаа шалгалт авдаг. Номоо шахдаг. Өөрийнхөө номноос шалгалтаа авдаг. Тэгэхгүй тул бид нэр хэрэндэн тэнцхийн тул бид нэр шинжилгээ юмуд хийж чадахгүй. Бид нарт бас өөрсдөө гэсэн санаа байна. Бид нэр хийж чадахгүй байна гэсэн үг. Тэр бол энийг бодож бас хийхгүй. За тэгээд энэ дээр бол түрүүний энэ чиглэл болгоноор бас үндэсний багууд баглаж ажиллаж байгаа. Хөтөлбөр баг, сургуулах баг байж байгаа. Тэгээд энэ багийн үндсэн дээр бол баг суурь дээр цааш нь үүдэх байдлаар энэ багуудыг гаргаж байгаа. Сурагчид машин гараа сурах баг ажиллаж байгаа. Үндсэн сурагч машины баг ажиллаж байгаа. Үнэлгээний багаас байгууллагад 2-3 тусалтай. 2 тусалтай авчаад одоо дараагийн тусалаас 3 тусалтай авах байж байгаа. Мандалын багаас байгуулагдсан. Бас яг мандалын энэ сургуулиудыг бас зөв удирдахгүй бол бас болтгүй юм. Энэ талаар бас зөндөө юм судлахгүй болж байна. За хөтөлбөрийн хувьд бол энэ 7 хичээл байна тийм. Англи хэлийг оруулаад тэгээд за математик, физик, хими, биологи тэгээд багийн математикийг оруулж байгаа. Багийн байгаль шинжилгээ болж байна. Ингээд 7 чиглэлээр энэ 7 хичээлийн хөтөлбөрийг шинжилсэн. Тэгээд энэ дээр өмнөх шинжилсэн өмнөх стандартаас нэг ялгаатай шинжил болж байгаа нь болохоор энэ яаж хэрэгжүүлэх үү гэдэг хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг гарын алгуудыг дэмжих бодлого явж байгаа. Нэг дэмжлэг нь болохоор энэ ажлын хэсэг гэдэг зүйл байна. Хөтөлбөрүүд дээр ингээд өмнөхтэй адилхан зөндөө олон зорилтууд байна. Зорилтууд гэдэг нь агуулгууд байгаа гэсэн. Тэр агуулгуудыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг нь зөвлөмжүүд ажлын хэсгээр схемчилсэн байдлаар ажлуудын схемчилж ингэсэн юм тийм. Ийм ажлын схем гэсэн зөвхөн боловсруулж өгсөн. Тэгээд цаашдаа дахиад багшийн гарын авлага болсон юм сайн боловсруулж өгнө. Тэгээд үнэлгээний жишээ даалгавар боловсруулах. Тэгснээр бол багшийн ажил хэмжлэг болж байна. За дараа нь энэ үнэлгээнд дээр бас нэг харьцаа үнэлгээний жин гэдэг болдог байна. Онлайн мэдлэг нийт үнэлгээний хэдийн үеийн хэсэг юм. Онлайн мэдлэгийг ашиглаж байгаа тэр онлайн практикад ашиглаж байгаа чадвар байна тийм. Энэ чадвар нийт үнэлгээний хэдийн ашиглах гэдэг энэ харьцааг бид зааж өгч байгаа. Тэгэхээр бас энэ хэдийгээр энэ харьцааг маш амархан заагаад өгч гэсэн яг хэрэгжүүлэх тал дээр бас төвхтэй. Манай өмнөх тэр төвчнөд шалгалтын дүн дээр ч гэсэн чадвараа яаж онлоо өөр нөхцөл байдал ашиглах гэдэг тийм. Үндсэндээ бол хэрэгтэй. Энэ чадвар тутамгаа хөрвүүлэх хэрэгтэй. Энийг бол шууд эзэмшүүлж бас чадахгүй.
нэр саагаад хэрэгтэй байна. Кембриджийн өөрсдийнх нь харьцаа 50-50 байсан. Манай болоод нэг 40-60 математикийн хувьд 40-60 гэж явж байгаа. Тэгээд цаашдаа айчин хэрэгтэй байж байна. Одоо энэ хийсэн ажил үзсэн байж байгаа. Энэ бас гарч болох ба. Шууд хөтөлбөр боловсруулахад бол хөтөлбөрийн арга зүйн сонголтууд зөндөө болсон. Агуулгуудыг бас цаад мөн чанарыг ойлгох асуудал хийгдсэн. Айлын ухааны хичээлүүдийн хувьд бол scientific big idea гэдэг том санаа гэдэг зүйл байгаа. Тэрийгээ тойруулж ярьдаг. Манай болохоор яг ч юм мэдхгүй ингэж ороод ааш хоёроо гэж явдаг. Ааш хоёроо гэдэг юм цааш очдог. Тэгээ шууд хэсэг болоо юм шиг. Гэтэл яг нэг юм чи юм болоод байгаа гэдэг санаа ерөөсөө байдаг. Тийм учраас хүүхдүүдийн сонирхол татдаггүй байдаг гэсэн шалтгаан бас энэ байдаг гэж байна. За тэгээ арга зүйн хөтөлбөрийн хувьд бол хөтөлбөрийг боловсруулж болно. Арга зүйн сургалтууд үүсдэг. Яг энэ шинжилсэн хөтөлбөрийг хичнээн чудаар гэдэг шинэ хөтөлбөр боловсруулж болно. Тэрийг хуучин арга зүй буюу багштай хөтөлбөрийг бид бүрэх юм бол амжилттай болно. Түрүү бид хэлсэн орчин үеийн агуулгаас хоцорсон байна. Тэр олон агуулгыг нэмэх болно. Тэр болгоныг яг багш бүгдийн заадаг шиг шууман гэж хэлдэг. Бүгдийн багш заагаад явах юм бол багтахгүй. Тэр зааж амжихгүй. Тэгвэл тэрийг заадаг бас нэг боломжийн хөлбөр нь бол энэ сурагчдаас байна. Тэгээд сурагчдын сургалтын хувьд бол сурагчид мэдлэг тогтоох энэ төр бүртгүүлэх талын маш олон давуу талууд байна. Та нар танилцсан байна гэж байна. Энд дээр яг анги болгоноор боловсруулах хөтөлбөрүүд нь. Байгалийн ухаан бол үндсэндээ бол ингээд байгалийн ухааны хөтөлбөр ингээд дуусч байгаа. Нэгээс 5 хүртэл ерөнхий нэгдмэл юм байгалийн ухаан гэдэг хичээл болоод энэ бол яг дотроо физикийн биологи сална. Тэр бол нэгдмэл юм хичээл байгаа. Цаашаа бас салаад физикийн биологи сална. Тусдаа явж байгаа. За математик бол бас үндсэндээ хэлсэн. Английн хувьд бол хавас авдаг. За одоо энэ бол инженерийн 13 онд хийх ажил бол 11 12 дуу. За багшийн хэрэгжил дэвшлэх ажил дээр бол зөндөө ажил хийсэн. Гол нь бол энэ сурагчдад сургалтын зохион байгуулах арга зүй яаж эзэмших сургалтууд хийсэн. Энэ сургалтууд бол 13 онд бас үргэлжлээд явна. Энэ сургалтыг цааш нь өргөжлөж байна. За хийсэн ажлуудыг бид дэлгэрэнгүй байж байгаа байж байгаа. За үндсэндээ бол энэ бүх аймгийн бүх багш нарт бол энэ арга зүйн шин санаануудыг өгсөн. За бүх сумын сургуулиудаас энэ төлөөллүүдийг оролцож чадсан. За лабораторийн сургуулийн багш нарт бол хангалттай сургалтуудыг өгч байгаа. За энэ дээр хэрэгжүүлж байгаа нэг 17-оор танаас бас сонирхолтой байж магадгүй. Каскад загвар гэж хэлдэг. Хэсэг одоо пирамид маягийн юм л да. Бид нар Кембриджээс тэр 80 сурагч багш байсан тийм. 80 сурагч багштай сургалт авсан. 80 сурагч багшууд цаашаа лаборатори сургуулиудаа сургалт зүгээр. Лаборатори сургуулиуд цаашдаа өөр өөрсдийн аймгийн тэр 8 төрлийн сургуулиуд гэдэг нь шүү дээ. Аймгийн төвдөө сургалт өгч байгаа. Тэр пирамид маягийн юм шиг. Энэ гарч байгаа нэг юу нь болохоор давуу тал нь болохоор яг зарлын хувьд болон хэмнэлттэй. Бүх багшийг бид нэр 27 мянган багшийг бүгдийг авчираад сурч чадахгүй шүү дээ. Тэгээд зарлын хувьд хэмнэлттэй нэг эсэлтэй тал нь болохоор Кембриджээс яг түрүүний нэг бүтээгдэхүүн ажиллах. Кембриджийн зөвлөгүүдээс суралт авахд бол ойлгохтой бас яг эсхийг хаяа. Тэгээд хаяа цааш нь заахтаа бас амийн эсэг зааж хайцсан. Нөгөө ойлгож байгаа усад бас яг эсхийг хаяа. Ийм гэдэг бол байна. Энэс бид зааж. Ямар сүртэй пирамид вэ? Ямар сүртэй пирамид вэ? Доош харсан уу биш гэсэн. Зөвхөн хэдэн үнэтэй. Аппроч гэдэг пирамид гэхээр шилдэг шиг.
Сургуулийн шинжилгээний асуудал байгаа. Тэгээ энэ сургуулийн хувьд бол бас нэг хандлагын хувьд өөр хандлага байх хэрэгтэй. Яг бид нэр сургууль төвдөө сургалт тэгээд тэгэхээр багш нар бол хичээлийг бол зөвхөн сургуулийн дээр баригдахгүй болсон шаардлагатай байна. Тэгээд энэ сургууль төвдөө сургалтын нэг онцлог нь болохоор differentiation гэж хэлдэг. Ялгаатай байдаг гэж хэлдэг. Бүгдүүдийг ялгамжтай хандах гэсэн юм. Тэр нь бол арсны өнгөөр ялгуулна гэсэн үг биш. Мэдлэгийг юм ч тийм. Тэгээд мэдлэгийн үед ялгаатай хандныг сайн хүмүүсд бол сайн хүмүүсийг илээд алгах хэрэгтэй. Илүү цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хүмүүсийг ч гэсэн яг бодлого өсөн хүрх хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй. Тийм хандлага явах хэрэгтэй. Ийм хандлагаар явах хэрэгтэй гэх юм бол гав ганцхан сургалтчээр бишиг баригдах болчихдоггүй. Тэгэхээр сургалтчийг бичлэгэн дээр бол тийм зүйлүүд тооцож байгаа. Тэгээд багшийн гарын хаалга бол маш төвшин бичиг зарж байгаа. Багшийн гарын хаалга бол хичээлийг яаж хөтлөх вэ? Ялгаатай байдгийг яаж тусах вэ? Үнэлгээг яаж хийх вэ? Хүүхдүүдийг яаж идэвхжүүлэх вэ гэдэг зүйлээр илүү анхаарсан байх хэрэгтэй. Хуучин бол ганцхан манайд биш өөр улсуудад ч гэсэн зурчаар барьж байгаа бол багшийн за бүр хөгжсөн улсууд бол багшийн намаар барьж байгаа. Багшийн наман дээр нь за хүүхдүүдийг шилбэл тэгж хариулаарай. Тэгж хариулах юм бол тэгж магтаарай гэдэг. Тийм зөвлөгөөнүүд бичсэн. Тэрийг нь болохоор Японы холоор тэгж хийдэг гэж байна. Согтуу шаардсны маргааш хэрэгтэй юм. Хичээлийг бэлдэхгүй шаардчаад ороод тэрийг нэгээд шууд хичээлээ явуулах. Хичээл заа явуулах. Тийм байдлаар явах юм бол багшаар өөрсдөө хөдөлмөрлөхгүй, багшаар хөдөлмөрлөхгүй юм чинь суулгах юм байна. Ирээдүйдээ бол мөн багш нарт бол тийм юм гэж болох байх хэрэгтэй. Тухайн үед хэсгэн хугацаанд үдгэж өгч болох. Тэгээ илүү багшийн гарын хаалгыг бол илүү цаашдаа нөгөө чөлөөтэй сэтгэхтэй хөдөлмөрлөхөд зориулж бүтээж байх явдлыг дэмжих зорилгоор бас бичих зорилготой. Тэрнээс авч байгаа сургалтад туулж гэсэн тийм. За энэ боловсруулалтууд бол хийсэн байна. Физикийн багт боловсруулалт хийх, энэ физикийн баг бичсэн байна. За үнэлгээний хувьд бол бид хоёр төрлийн үнэлгээ ярьдаг. За нэгдүгээрт нь бол форматив үнэлгээ гэж байна. За форматив үнэлгээ гэхээр манайхан явцын үнэлгээ гэж явцын үнэлгээ гэж орчуулад явцын үнэлгээ гэж орчуулахаар өөрсдийнхөө хийдэг нөгөө одоо шинэ манай семестрт бол нэг семестрийн донд нэг дүн тавьдаг штеп. Нэг шалгалт авдаг тэрийг гэж бодоод байдаг. Тэр бол биш. Сургалтын явц дунд үнэлгээ хийдэг. Хичээлийн явц дунд үнэлгээ хийдэг. Хичээл ороод би нэг юм билээд ороод ирлээ. Бүгд хадлаа ирэхээ ойлгохгүй бүгд би тэр аргыг өөрчлөхөөс байна. Тэ. Зарим хүмүүс болохоор хичээл заагаад бүгд ойлгоогүй бол дахиад тэр хичээлээ заадаг. Ингэдэл ойлгоогүй ч дахиад заадаг. Өөр арга заах байх. Гэтэл ороо заах гэтэл тэр нэг хүмүүсийн мэддэг юм байх юм бол бас арга өөрчлөлт. Тухайн шийдвэр гаргаж явах хэрэгтэй тийм. Юу юм ярих юм бол мэддэг юм ярих юм бол тэр хүчин шүү дээ. Хэмжлэнгээр бол явцтунд хичээлийн явцтунд үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэний ашиглалыг бол илүүх гарч ирсэн. Лаборатори сургуулийн багш нар бол энэ тал дээр нэлээд сайн дадлагдж байгаа. За нөгөө нэг үнэлгээ бол бидний тавьдаг саматив буюу тэр эцсийн мэдлэгийг дүгнэх хэрэгтэй. Тэр бол энэ хоёр үнэлгээг ингэж харагддаг. Форматив буюу тэр явцын үнэлгээг болохоор сургалтын төлөв, сургалтын төлөв үнэлгээ гэж хэлдэг. Assessment for learning гэдэг. За ингэ биччихье. Шинээр бичиж байгаа. Сургалтыг чиглүүлэх зэрэгтэй гэж. Сургалтын төлөв гэсэн. Хүн сургалтын төлөв гэсэн тийм. Сургалтын төлөвтэй for гэж байна ч тийм. Нөгөөх нь болохоор
сурсны гэдэг тийм. Энэ хүн юу сурч байна? Энэ бол яг төсөл юм. Сарын төсөл байж болно, 7 хоногийн төсөл байж болно, өдрийн төсөл байж болно, жилийн төсөл байж болно тийм. Нөгөөх нь бол яг хичээл заахтаа зориулж үлдээ юм тийм. Хүүхдийг сурахад зориулж үлдээ. Энэ нөхөр болохгүй, энэ тэрийг ойлгоогүй, тэрийг засах юм тийм. Тийм юм буруу ойлгоцсон юм байна. Тэрийг засах хэрэгтэй. Сурцсан юм тийм. Нөгөөх нь болохоор сургалтын сурсны юм. Эцсийн үлгээ жишээ нь 1-р ангийн хүүхдүүдээс улирлын эцэст шалгалт аваад энэ бол төслийн эцсийн assessment of the мөн тийм. Тэрийг үзээд за 2-р улирлд бид нэг их систем байна гэдэг юм бол энэ бас ахаад assessment for learning болж байна тийм. Жилийн төсөл авч байгаа, улирлын төсөлж авч байгаа тийм. 7 хоногийн төсөлж авч байгаа. За яг энэ assessment of learning үе энэ дээр болохоор өмнөх сургалтууд дээр бол бид энэ дээр бас зөндөө олон техникүүдийг танилцсан. Энэ бол зөвхөн хичээлийн нэгэсэндээ бол энэ бол хичээлийн яг хичээлээр болдог үйл процесс байна тийм. Энэ хэсэг болохгүй нэг сайжруулах тийм. Энэ даалгаврыг бүгдд ингэж хийх тийм. Энэ байдлаар энэ даалгаврыг бүгдээр ингэж хийх тийм. Яг хичээлийн процессор явдаг юм тийм. Энэ бол хичээлийн төгсгөл явдаг юм тийм. Энэ маань бол даалгавар боловсруулж тийм. Бидний авдаг тестүүдээр. Тэгэхээр энэ тестүүдийг яаж дүгнэх үү гэдэгтэй бол аргасан сургалтууд одоо явж байгаа. За хослолын сургуулийн тухай бас нэг 30 ярьчих. Түрүүний Кембрижийн олон улсын төлбөрөөр сурч байгаа 3 сургуулиар гэж харсан. Шинэ нэгэн сургууль гэж байна, шинэ ихлэлийн сургууль байна. Монгол тэнүүлгийн сургууль байна. Энэ сургуулиудын хүүхдүүдийн хэлэлцээ хичээлээр 74 сурагч шалгагдсан. Тэгээд дийлэнх нь бол оттой. Хамгийн өндөр 90-100 он. Юу гэж байна? 90-100 он. Сан. За 45 болж байгаа. 26% байна тийм. Нэлээд хангалттай өндөр үзэлтээс ирсэн. Одоо энэ жил дахиад 11 сар дахиад хүүхдүүд шалгалтаа өгсөн. Тэр дүүн бол ирэх гэж байна. Тий, энэ жил бол нөгөө хамгийн анхны элсэн хүүхдүүд шалгалтаа өгсөн. Одоо энэ хавраас эхлээд баг 3 сургуулиас өгсөн. Хүүхдүүд бол бас тэр бол улсын хэмжээнд яаж авч чинь бас хүүхдүүд шилээл авч. Одоо энэ чинь нэг сургууль чинь нэг ангид 20 хүүхд, за 40 хүүхд авлаа гэж бодож чинь 3 сургуулийн 120 хүүхдтэй болж шүү дээ. Тэгэхээр бол шилж явах асуудал шүү дээ. Хавар нэг юм бол наач оцтой гэж тухайн сургууль жишээл нас сургуулиас явсан хүүхдүүд бол надад яг үнэхээр 90-ээс сурдаг хүүхдүүдийг авсан. Сайн хүүхдүүдийг авсан. Надад яг анги 90-ээс сурдаг хүүхдүүдийг авсан. Тийм ч гэсэн энэ хүүхдүүдийг авсан. Тэр одоо яг тэр шилжсэн авах сургууль дээр төвшингийн хүүхдэд зориулсан төлөвлөлттэй байна шүү. Төвшний сургуулиудаа стандарт тийм төвш өндөр төвшөнтэй яг ангийн бол хамгийн шилдэг хүүхдтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр чи өөрөө шилдэг хүүхдүүд. Тэгээд тэр чи одоо нөгөө нийт массын ерөнхий боловсролын сургууль уулгахаар яг энэ юм шиг байна. Энэ бол тусдаа ингэ ядуу юм шүү дээ. Нийт масс бол бид нэртэй хөлсөв хэлсэн тийм. Тэгээд энд нийт масс юм чинь мэдээж амжилт бол өндөр баг зүгээр харьцуулах байна шүү дээ. Энэ бол сайн хүүхдүүдийг дэмжиж байгаа юм байна. Гэхдээ бол яг танай энэ сургуулийн энэ сайн хүүхдийг явна гэсэн биш. Ороороо бид өөрсдөө ирэх шалгалт үүсгэж орсон юм шүү дээ. Тэгээд улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр эдгээр дээр туршиж байгаа юм шүү. Үгүй. Тэр 31 сургууль гэдэг байгаа чинь аймгийн төвлөлтөөр байгаа. Энэ 3 бол харин тусдаа олон улсын тэр хосолын хөтөлбөр дээр явж байгаа сургууль. Аймгийн төв болгон дээр нэг сургууль байна. Улаанбаатарт 10 сургууль байна.
тэр гурван сургуулиас тусдаа. Тэр 31 гэж гараад ирсэн шүү дээ. Авто сургууль. Энэ ч болохоор энэ гурван сургууль хос эдийн сургууль. Ялгаа нь болохоор энэ болохоор лаборатори сургууль байна. Лаборатори сургууль нь монгол хэл дээр. Монгол хэл дээр. А нөгөөх нь хос хэл дээр. Тэгээ одоо энэний ялгааг бас хүмүүс яг гоо бүх сургууль нь англи хэл дээр яваад байгаа гэж үзлээ ядаа шүү. Тэгэхээр энэ гурван сургууль дээр явж байгаа. Хүүхдүүд үзэхгүй юу лээ. Багаас нь англи хэл монгол биш болох гэж байгаа гэдэг. Тэр бол энэ сургуулиудын хувьд хийж байгаа. Биш нөгөө хос эдийн сургууль дээр. Энэ дээр бол дандаа одоо энэ хоёр тийм лаптоп гэсэн. Энэ бол гурван хос. Тэн мандалын сургууль юм шиг болчихсон. За энэ үрдэн эднийг би слайдыг навчил өгч юм бол асчаад асч болно шүү дээ. Ийм үрдэнгүүдийн зүйл юм гэсэн ба. За энэ дээр зүгээр ярьчих тийм. Энийг ч юм хатж ярив. Хүүхдүүд бол маш их хэлчихсэн. За гэрийн даалгавар бол хийдэг болсон. Энэ бол яг эцэгхээс сонсож байгаа, захирлуудаас сонсож байгаа, багш нараас хэлж байгаа, ярьж байгаа дүгнэлтүүд. За үгүй хэл ярианы чадвар шилжсэн. Чилдээ дуртай байсан. Суул суугчд бол маш их хэлсэн гэж байна. За багш нарын хувьд бол энэ асуудал надад их сонирхолтой санагдсан. Би яг өөрөө хөсөлд явж байгаа судалгаар явж байгаа багш нартай ярьцлага хийж байгаа гэсэн. Энэ нь бол би хичээлээр ороод даалгавар өгч тэгээд жаар гарчихдаг. Одоо бол ажилдаа дуртай болсон. Даалгавар анги хичээлийг бэлддэг болсон. Хүүхдүүдэд зориулж ажилладаг болсон. Ийм юм ярьжсэн. За тэгээд энд бол өөр зөндөө бас нэг өөрчлөлт маягийн юм болохоор хичээлийн бэлтгэл бол маш их цаг зарцуулдаг болсон. Хичээлээр бол ажил өнгөрсөн. Өчигдөр нөгөө нэг хүмүүстэй хэрэгтэй дуу ойлгох гал хашгираад тэр ажил байхгүй болсон. Ой чиглүүлээд өдөртөө үнэхээр сонирхолтой болгож чадах юм бол ажил бол маш их өнгөрсөн. Яг тарагт даваа тал бол энэ хоёр даваа тал болсон. За энэ бас маш олон газрын захирлуудаас ярьж байгаа зүйл юм. Бүгдийн ангийг уршин хавруулж өгч гэдэг юм болчихж байгаа. Яг энэ сурч байгаа хүмүүсийн эцэг нь бас сигнал амжуулах. Өнгөрсөн 4 сар 3-4 сард бол ийм судалгаа хийсэн. Тэгээд энэ юм дээр стадиас аваад байсан шүү дээ. За ингэ